хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэж та хүмүүний хувьд дүгнэдэг вэ? За ер нь бол инженер хүн гэдэг бол их янз бүрийн ойлголтоор ойлгож болно. Тэгэхдээ бол би энэ инженер хүн гэдэг чинь юу гэхээр миний бодлоор тийм ээ одоо их дээд сургуульд сурч онлайн мэргэжлийн мэдлэгийг эзэмшээд тэгээд тухайн салбарын техникийн салбарт мэргэжилтнээр ажиллах ийм л хүнийг мэргэжилтэн гэж хэлнэ. Инженер гэж хэлнэ. За энэ бол ерөнхий ойлголтуудаа ер нь бол техникийн асуудал тийм шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол ухааныг ашиглан шийдвэрлэдэг инженерчлэн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэн ер нь инженер бол. Тэгэхдээ энэ бол одоо бас ерөнхий ойлголт. Тэгэхээр энэ чинь тухайн салбартаа зохион бүтээх байна уу? Онлын одоо инженерчлэлийн одоо онлыг гаргасан энэ онлыг амьдралд хэрэгжүүлэх байна уу? Энэ одоо хоёр чиглэлээр ажиллаж байгаа байхгүй юу? За бид нар бол яг нэг талаас одоо онлын үүднээс шинжлэх ухааны нээлтийг амьдралд хэрэгжүүлэх чиглэлээр нь илүү ажиллаж байгаа гэсэн ойлголт шүү дээ. Тэрнээс биш одоо бидний одоо энэ агаар сэлгэлтийн ч бай, халаалтын ч бай, ер нь бусад ямар ч мэргэжлийн бүх онлын чинь ингээд одоо олон жилийн одоо 100 жилийн одоо түүхтэй ингээд нээчихсэн тийм ээ. Энэ нээлтийг яг амьдрал дээр хэрэгжүүлж байгаа ийм л хэрэгжүүлэгч инженер би бол. Тэрнээс биш одоо тэр сайхан онгоцыг зохион бүтээдэг байх уу? Өөр одоо ямар нэгэн салбарын энэ инженерүүд бол зохион бүтээгч инженер тийм ээ гэж би ойлгож байгаа шүү дээ.